Прокурорын хяналтын чиг үүргийг тасралтгүй шуурхай хэрэгжүүлэх, хойшлуулшгүй тохиолдолд тодорхой асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийг нийгмөр хэрэгжүүлэх, хүний эрх чөлөөг хангуулах зорилгоор жижүүрийн прокурор 24 цагаар ажиллаж байна. Нийслэл дүүргийн хэмжээнд нийслэлийн прокурорын газрын жижүүрийн прокурорын алба энэ үүргийг гүйцэтгэж байна. Нийслэлийн прокурорын бүтэц зохион байгуулалтын хүрээнд жижүүр прокурорын алба байгуулагдсан. Жижүүр прокурорын алба нь ажлын бус цагаар болон амар төслийн баярын өдөр 24 цагаар ажиллагааг гүйцэтгэж байна. Жижүүрийн прокурор нь 4 ээлжээр ажилладаг бөгөөд 24 цаг тасралтгүй прокурорын хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Прокурорын байгууллагын үйл ажиллагаа бол байнгын тасралтгүй байх ёстой. Ер нь бол өмнө нь төвийн 6 дүүргийн прокурорууд ээлжлэн нийслэлийн хэмжээнд жижүүр үүрэг гүйцэтгэж байсан. За энэ албыг байгуулснаар мэдээллийг шуурхай солилцох, ялангуяа захим залиланд өртсөн иргэд эрх ашигыг хамгаалах энэ үр дүнтэй юм ажил болсон. Жижүүрийн прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхдээ цагдаагийн ерхий газрын кибер гэмт хэрэгтээ тэмцэх газартай хамтран ажиллаж байна. Иргэдийн хувьд залилах гэмт хэргийн хохирогч болох тохиолдолд нэмэгдсээр байна. Залилах гэмт хэргийн 70 орчим хувь нь цахимаар үлдэгдэж байгаа бөгөөд иргэд гар утснаасаа сайн дураараа бусдын данс руу шилжүүлэх их байдлаар залилуулж байна. Гэмт хэрэг зөрчлийн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн цагаас прокурорын хяналт хэрэгжиж эхэлдэг. Кибер сонсч байна. За, яаж залилуулсан мөлий та? Хамаг нөхсөнтэй линк нэрээр. За, авг нэр. За, дуудлага хүлээж авлаа. Та хараад өрхөө цагдаагийн газар дээр яалтаа шүүрлэх болоо. За, олон улсын жишгээр цагдаагийн байгууллагаас антискам төв хэлбэрээр арилжааны банкны төлөөлөл болон нийслэлийн прокурорын гамтартай хамтран 24 цагаар тасралтгүй залилах гэмт хэрэгтээ тэмцэх, хариу арга хэмжээ авах, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор 24 цагаар шуурхай баг ажиллаж байна. Жижүүрийн прокурорын албанаас цагдаагийн ерөнхий газрын кибер гэмт хэрэгтээ тэмцэх газарт 24 цаг ажиллаж байгаа. За кибер гэмт хэрэгтээ тэмцэх газарт арилжааны 6 банкны төлөөлөл мөн байршин ажиллаж байгаа. Энэ нь иргэдээс захим хадгалахад өртөж залилуулсан тухай гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэр даруйд нь мөрдөгч арилжааны банкны төлөөлөлтөй холбогдож тухайн хохирсон иргэдийн тухайн дансанд байршсан мөнгөн хөрөнгө хаашаа шилжсэн тэр лавлгаа мэдээллийг нь цаг алдалгүй авч мөрдөгчөөс эрүүлсэн саналын дагуу жижүүрийн прокурорын албаны манай прокурорууд хүлээн авсан даруйдаа гэмт хэргийн замаар шилжсэн мөнгөн хөрөнгийг тухайн тэр байршсан дансанд нь хязгаарлалт тогтоож ажилдгаараа онцлогтой юм аа. Прокурор мөрдөгч арилжааны банкны төлөөлөл нэг дор байрлан ажилласнаар захим гэмт хэрэгт хохирсон иргэдийн эрхийг хамгаалж захимаар залилан үйлцэн этгээдийн дансыг цаг алдалгүй царцааж хөрөнгийн шилжилтийг хязгаарласнаар гэмт хэргийг шуурхай илрүүлэх таслан зогсоох боломж бүрдсэн. Жижүүрийн прокурорын албанаас 24 цаг хяналтын ажлаа хэрэгжүүлэхдээ шаардлагатай тохиолдолд мөрдөгчийн хүсэлтээр хэргийн газарт оролцох, мөрдөгчийн үндэслэл бүхий тогтоолын дагуу сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах шийдвэрийг батлах, мөн шүүхээр хүчинтэд тооцоолох. Прокурор яллагдагчид хязгаарлалт тогтоох, цагдсан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндсэлтэй гэж үзвэл шүүхэд санал хүргүүлж шийдвэрлүүлж байна. Мөрдөгчөөс ирүүлсэн шижигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах, хойшоошгүйгээр баривчлах, мөн хязгаарлалт тогтоох, цагдаа хорих дасан сэргийлэх арга хэмжээ авах саналыг жижүүрийн прокурорын албанд ирүүлсэнийг бид хүлээн авч тухайн санал үндсэлтэй эсхийг шийдвэрлүүлэх зорилгоор дүүргийн эрүү иргэний хэлбэр ажиллагааны шүүхэд хөргүүлж байна. Иргэд захим орчинд бичсэн худал зар, хөнгөлөлт, урамшуулал болон хямдралтай мэдээлэлд итгэж залилагчдын оруулсан хуурамч линк дээр дарснаар банкны нууц мэдээлэл алдаж захим залилангийн хохирогч болсоор байна. Аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь дан ганц хуулийн байгууллагын чиг үүрэг биш бөгөөд хүн бүр аливаа мэдээлэлд шүүлтүртэй хандаж захин залиланд өртгөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал болохыг прокурорын байгууллагаас сэрэмжлүүлж байна.